Их сурвалжгүй их сурвалж нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Ийм хэлхийн учир бидний өнөөдрийн хөндөж байгаа сэдэв бол албан тушаалын хинээрхэл. Албан тушаалын хинээрхэл гэдэг энэ асуудалд олон нийт ард иргэд ямар санаа бодолтой байгааг хүргэх гэсэн маань сэтгүүлч миний хувьд их сурвалж. Угтаа бол албан тушаалын хинээрхэл нь эзэнтэй гэмт хэрэг байдаг. Харамсалтай нь энэ эзэнтэй гэмт хэрэг далд нууцлагдмал зохион байгуулалттай хэлбэрээр явагддаг учраас буух эзэн буцах хаяггүй харагддаг юм. Тиймээс өнөөдрийнхөө нэвтрүүлгийг их сурвалжгүй их сурвалж болгон хүргэхээс аргагүйд хүрлээ. Та бүхэн хүн чанарыг эзэмшиж, төрийнхөө төлөө чин шударгаар зүтгэж, төрийн хэргийг хичээнгүйлэн гүйцэтгэж, хайхрамжгүй явдлаас зайлсхийж, нөхдөө найдаж, тэдний үгийг сонсож, саруулаар сэтгэх замаар тэднийг өөртөө тат. Чингис хаан. Ийм хийсэн нь хүчээр бус, олноор бус, буруугаар бус, харин зөв сэтгэлээр шудраг замаар хүн ёсоор амьдрах хэрэгтэй гэснийг хэлсэн босов. Гэтэл бидний зам мөр хоёр хэр нийлж, заншил уламжлан хэр мөрдөж, төр эргэн хоёр нь эвлэлтэн нийлж чадаж байна уу? Монголын минь төөрөг заяа төвшин сайхан, төгөлдөр баян байхад юу саад болдог вэ? Бид юун дээр яагаад алдаа гаргадгаа нэг нэгээр нь нээлттэй ярилцах цаг нь болсон. Монгол улс бол дүр эсгсэн гарчил гэдэг рүү орчны хамгийн бодит жишээ. Тэр хамгийн аюултай. Ийм шудраг тогтолцоонд шудраг амьдруулахын төлөө явъя гэж хэлсэн. Хамгийн голны намчирсан, уус төрчсөн энэ одоо нөхцөл байдалтай холбоотой. Угаасаа тийм буруу тогтолцоог бий болгосон байна. Хэн мөнгөө төлн тэр хөгжмөө сонсно гэдэг нь шүү дээ. Дээрээ намгүй, дэрэгдээ матаасгүй хүний их чөлөөтэй хүн гэдэг юм аа. Албан тушаалын хинээрхлээсээ болоод алдаанд хүргээд байгаа асуудлаа нэвтрүүлгээр дамжуулан хүргье гэхэд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн эдгээр хүмүүстэй юуны төрөнд талархал илэрхийлье. Гэхдээ ярилцлага өгөхөөс татгалцсан хүмүүсийг ч бас буруутгахгүй. Учир нь тэд айдастай байна. Юунаас яагаад айдаст автсан бол гэдэг асуултыг үзэгч та өөртөө нэг тавиад үзээрэй. Амьдралаасаа салчих үедээ, ажлаасаа халагдчих үедээ гэж айдаг. Ийм юм руу буцаад айдас руу орж шүү дээ. Энэ арчил биш байхгүй юу? Тэгээд одоо харин энэ нэвтрүүлэг яаж харин энэ үндэсний олон нийтийн телевиз ингээд гаргана гээ сайхан зоригтой ингээд хүнээс асуугаа яваад байгаа. Гэтэ харин энэ нэг үнэ хэлэх хүн олдож байгаа мүү юу? Монголын өнөөдрийн улс төрийн тогтолцоо, төрийн алуу бас тодорхой хэмжээгээр улс төрийн агуулгаар хийгдээд байгаатай бол би санал нэг байна. Гэтэ ингэснээрээ ямар үр дагавар авчирж байна гэдэг бол бас бидний өнөөдөр нэг эргэж харах ёстой юм асуудал болцсон байна. Төрийн албан хаагч айцтай байна. Төрийн албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Ямар нэгэн эзнээс, ямар нэгэн бүлгэллээс хараат байна гэдэг чинь л энэ юусоо арчилгүй байгаагийн шинж байхгүй юу? Тийм учраас энэ яг бол арчилтай болох асуудал. Энийг арчилтай болохын тухайд ярих юм бол тэгэл үндсэн хуулийн дэх өөрчлөлт, намын хуулийн өөрчлөлт гэдэг нэлээд олон юм яригдана л да. Энийг их өргөн олноор хэлцүүлэх ёстой. Бүгдээрээ хилцүүл буруугүй гэдэгтэй ам амандаа ярьж ар өврөөс нь хутгах бас амьдралын үннийг илжилж алагчил цоогчлгүй явах нь хүний ёс. Өнөөдрийн эд хөрөнгө албан тушаал алдар нэр хөөгсдийн балгаар маргаашийн Монголыг минь үгүй хийж байгааг харах нэг нь харж мэддэг нэг нь мэдгэл учиртай. Гол асуудал юунд вэ гэхээр хамгийн голны намчирсан, уус төрчсөн энэ одоо нөхцөл байдалтай холбоотой. Энэ мэрэгжлийн бус төрийн одоо аппарат бүрдсэнтэй холбоотой гэж боддог. Төр сулраж тийм үү? Төр сулрахаар эдийн засгч мэдээч хэрэг одоо сайжрахгүй тодорхой шүү дээ. Улам мод шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол салбарын сайд нар мэрэгжлийн бус тавигдаж байгаа тийм үү? Тэгээд тэр мэрэгжлийн бус очисон хүн чинь бас мэрэгжлийн бус баг бүрдүүлчих шүү дээ. Монгол хүн ч одоо сүүлийн үед нэг дөрвөн удирлын ааштай 4 жилийн улс төртэй муухай Монгол гэдэг үгрэл орж ирээд байна шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр зэрэг эндээс харахад бол тэр 4 жилийн зам таарсан болов уу гэж бодож байгаа. Ягаад гэж юм гэхээр за би бол энэ сүүлийн 8 жил бол нөгөө төрийн албан хаагчийнхаа үр дүнгийн үнэлгээгээр бол сүүлийн 6 жил нээ үнэлэгдсэн байдаг.
Тэгээд 15 онд чинь би ажил төв мэрэгчлэрээ гайгуугээд намайг чинь төрийн албаны зөвлөлийн тэргүүний ажилд цол тэмдэглэж шагнасан. 15 онд миний хариуцлагчийн хэлтээс салбартаа тэргүүний 1-р байрыг эзэлж 1-р байрыг шагнал авч ирсэн. За тэгээд ерөнхийдөө нэг 5 хуулийн ажлын хэсэгт орд ажиллаад тэр хамт багийнхантайгаа хамт ажиллаад 4-5 хууль батлан болчихсон. Гэхдээ ингээд тэгэхээр зэрэг тэгээ ямар нэгэн сахилгын арга хэмжээ тэрээс авагдаагүй. Инглээр зэрэг мэргэжлийн ёс зүй энэ төр бол гаргаагүй гэж үзээд байгаа шүү дээ. Гэхдээ тэгэхээр ямар ч байсан энэ талаас халагдах хүнслэл байхгүй болчиход байгаа. За нам талаас харсан юм гэхээр би чинь хуучин одоо ман намын үүдэж гэл, мах намын үүдэж гэл, ан намын үүдэж гэл бүхэл юмдыг 30 жилийн төрд ажиллаж шүү дээ. Энэ хүүхдийн байгууллагад болоод байдаг. Яагаад бол би хүүхдийн төлөө тэрийн төлөө явдаг. Тэгсэн одоо энэ дээр л харин яагаад болохоо байцсан ингээд одоо бодоод байгаа. Зүгээр явж л надад одоо бодсон яг хар царайтай учраас л царай мотыг алдсан юм болов ч бодож байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг 4 жилийн циклтэй явдаг эрх барьж байгаагийн л хоргой. Та нам энэ дээр бол. Гэхдээ би ер нь амьдралд ажил намын батг авч үзээгүй хүн шүү дээ. Тэгээ ямар сандаа миний философч дээрээ намгүй дэрэгдээ матасгүй үнэ гэрчлэлтэй хүн гинэ. Хэрвээ намд эсчүүл хүн өөрийнхөө үйлчлүүдийг тэрж чадхаа бичдэг шүү дээ. Улсын ажлыг 30 жил нэр төртөө хийснийхээ төлөө энэ хүн ажилгүй болж үлдсэндээ бус. Харин улс их орны минь хувь заяа хэрхэн эвгүүтэж байгаа нь тухайтад сэтгэл зовнон ярьсан юм. Ингэж дүгнэх, цэгнэх, буруу зүйг ялгах чадвартай монгол хүмүүн олон байгаа ч харамсалтай нь тэднийг яагаад юуны учир үл тоодог вэ? Дээрээ намгүй дэрэгдээ матасгүй болохоор Одоо мэдлэгтэй хүн яагаад албан тушаалд очихгүй байгаа? Ерөөсөө энд танилтай хүн, мөнгөтэй хүн ороод байна шүү дээ. 2012 оноос хойш төрийн албан хаагчдын тоо ерөнхийдөө нэмэгдсэн. Доотлон 30 орчим мянган одоо төрийн албан хаагчдын тоо шинээр бий болсон байна. Доотлон 15 мянган төрийн албан хаагч гинт ажлаас халагдсан, цомогтгол орохгүйгээр ийм байдал үүссэн байгаа. Тэгээ яагаад ингээд альж нам нь өнөөдөр тийм ээ одоо нин үгүй хэлэхэд энийг ингээд гаргаж тавьдгүй гэхээр бүхэл нам нь ингээд явж байгаа байхгүй. Энэ болгоны цаана юу байна вэ гэхээр улс төрийн одоо хүчнүүд түүний далд одоо хуваагдал, талцал, фракцууд мөн улс төрийн намын санхүүжилтийн л асуудлууд байна. Намын одоо ил далд энэ сөрөг нөлөөл дарамтанд ороод ийм ёс бусрамг үйлдэлүүд нэлээд хийгдэж байна. Альва ёс зүйн үйлдэлийн уг үндэс нь төрийн алба болох юм бол энэ нь ардчлал, хөгжлийн бүхий л талбарыг хамарч сайн үр дүнг бий болгох гэсэн бүхий л оролдлогыг таслан зогсоох аюултай. Төрийн албаны зөвлөл. Өнөөдөр яагаад энэ одоо олон хүмүүс төрийн байгууллага руу ингээд улаарад байгаа? Яагаад олон хүмүүс энэ намын удирдлагыг өгөхөөс дургуйцад татгалзаад байдаг? Энэ чинь ерөөсөө энгийн утгаараа үзэхэд бол ерөөсөө энэ эрх мэдлийг ашиглаж өөртөө мөнгө хийх гэж бодож байна. Энд байгаа мэдээллийг ашиглаж. Бичигдсэн хууль нь бол юу гэж байгаа вэ гэхээр төрийн албаны хуулиар зохицуулагдана. Төрийн албан хаагч бол одоо хамгаалалттай байна. Төрийн алба бол нөгөө одоо мерит тогтолцооны системээр ажиллана гэсэн сайхан одоо зарчим хууль нь цаасан дээр байж идэг. Бичигдээгүй хуулиар бол ерөөсөө хэн нам дагж чадсан, хэн намын үзэл бодлыг хамгаалж чадсан, хэн одоо намынхаа төлөө зүтгэсэн. Тэгээд хэн тодорхой хэмжээнд одоо би бол үдээр үзээгүй байна. Хэвлэл мэдээлэл хүн амьтаас сонсоход бол хэн намдаа мөнгө өгсөн. Тэр мөнгө өгсний хэмжээгээр албан тушаал нь өсөж явдаг гэсэн ийм ойлголт өнөөдөр өсө нийгэм бий болчиход байна. Тэгэхээр энэ ойлголт өнөөдөр манай хүүхэд өсөр үе залуучуудад энэ хор уршиг орж ирж байгаад би их эмзэглэж байна. Энэ бол цаашид Монгол улсын үндэсний аюулгүй байдал. Монгол төр оршихуйг эвдэх бус нь бол хамгийн том хор тавдар бол энэ нам даган өвчлөг хөвчин. Энэ гарч магадгүй гэсэн хүмүүст ханд өгч байгаа шүү дээ хүмүүс. Хуулиараа 3 сая, 5 сая хэд байдгийг 10 сая ингээд өгч байгаа шүү дээ. Дээрээс нь зарим нэгэн хүмүүс бол энэ гарах магадaltaй энүүгээр дамжуулж өөрсдийн улс төрийн тийм ээ нөлөөлөө бэхжүүлээгээ явж байгааг нууц биш шүү дээ.
Одоо Трамп ч гэл байл да. Трамп бол бүх бизнесээсээ татгалцлаа гэж явж шít. Гэтэл манай чинь бол нэг хөлөө бизнес дээр нэг хөлөө тийм ээ улс төр дээр хийгээ явж байгаа учраас энэ хүмүүсийн чинь хувьд эндээс салжихгүй шít. Нөгөө улс төрийн төмсгдэлт гэдэг байгаа юм чинь орчиж байгаа байхгүй. Жаахан эрх мэдэл авсан нөгөөдхийгээ дугуй гараа гээл түрүүн би хэллээ шít. Нэг 20 30 салинжуулахын тулд 1 тэрбум хэрэгтэй. 1 тэрбумыг нэг компаниас очиод алийг наашаа өгөөч гэд гуйна. Нөгөөх нь өгөхгүй гэвэл тэгвэл чиний энэ ажил чинь надаас хамааралтай шүү гэдэг эрх мэдлээрээ хаалт ийн. Тэгэхээр нөгөөх нь би 1 тэрбум өгöd яхан 2 тэрбумыг өгчийгээд 26 тэрбум өгсөн байгаа шүү. Тэгээд парламентын гишүүн болоод яг гэвэл өөрөө гишүүн болсон нөгөө бизнес ухаанаараа ашигтай биш шүү. Юугаараа буруу болчиход байгаа гэхээр нөгөө шунлын сэтгэлгээтэй бизнесмен чи юу гэж харж байгаад би энэ танаа намд өгөөд яах юм? Би өгвөл өөрөө орё гэж. Тэгээ өөрөө орсон юм чи өөртөө ч ашигтай ингээд явъя. Энэ намыг чинь толгойд суужээ гэсэн маягталтай яваад шүү дээ. Би өөрөө ч асуугаад тэр ханш мөнгө тэр мэдэхгүй юм байна. Тэрийг бол одоо нэгэнд одоо баримт мэдээлэл байхгүй учраас би одоо тийм юм гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ тиймэрхүү зүйлүүд бол шигт хэлсэд байгаа нь бол одоо бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараалаа шүү тийм үү. Гэхдээ чи өөрийнхөө энэ одоо ярьж байгаа сэдвийнхаа гол агуулгыг ойлгосон байна. Мэдхгүйгээ одоо энэ юм мэдэхгүй байгаа хүн тийм ээ. Мэдхгүйгээ мэддэггүй байхгүй юу. Энэ л хамгийн аюултай. Чи сай дээр очиж чинь газрын дараагаар очиж чинь төрийн нэрээр тэр чинь өөрийгөө болж гин гэж бодоод байгаа байхгүй юу. Тэр хамгийн аюултай зүйл байхгүй юу. Тэр битгээд өнөөдөр ихтэй сургууль бүрэн төгсөөгүй мэрэгжлийн дипломтой ихний эргэлзээтэй улсууд хүртэл өнөөдөр төрийн өндөр албанд очиж шүү дээ. Тийм цензур хяналт байхгүй болсон байна шүү дээ. Тэгээ тэр хүн чинь хамгийн гол нь тэр салбарыг одоо ажлыг унгаж байгааг мэдэхгүй байгаа юм. Тэгэхээр чи бол маш одоо зөв өнцгөөс нь энэ асуудлыг хүндсэн байна. Албан тушаалын төлөөх тэмцэл хэрэг явдал нь олонний дунд ярдагчлан үнэтэй ханштай байдаг гэдэг асуудлыг бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр батлан үзүүлэх боломжгүй байна. Тийм ч учраас өнөөдөр бид албан тушаалын ханшийн тухайх асуудлыг хоош тавьж харин албан тушаалын хинээрхлийн асуудал ямар замаар ямар хэрэгцээ шаардлагын үүднээс үүсдэг вэ гэдгийг албаны их сурвалжуудын яриан дээр үндэслэн үзэгч та бүхэндээ хүргсээр байна. Тэгэхээр одоо энэ албан тушаалд очиж байгаа нөхдүүдийг бол хамгийн том ихний шалгуур нь за ямар ч үйл гэсэн намаа санхүүжүүлэх чадвараа олоо л гэж хэлээд томилдог гэж би ойлгож байгаа. Шууд ингээл за би сайд болъёгаад хэдэн төгрөг мөнгө өгдөг. За би энэ улсын мөнгөөс чинь одоо юу гэдгийг ямар нэг аргаар ч гэдэг юм эсвэл янз бүрийн хандивлагч олж чадна ч гэдэг юм. Ийм байдлаар л өнөөдөр юу гэдгийг улс төрийн тогтолцоо ч өөрөө буруу яваад байна уу гэж би хараад байгаа юм да. Энийг ерөөсөө нэг нууц юм болоод байгаа юм биш. Нэг хуулийн байгууллагын одоо хамгаалтанд орж чадаагүйнүүд нь тэгэл хөөрхий улс төрчдийн араа шүдэнд зуугдаад тэгээ явж байгаатай л. Энэ ерөөсөө нууц юм биш. Тэгээд ингээ хэлэхээр та нотол гэдэг юм. Тэгээ нотолдог байгууллага нь бий биш шүү дээ. Нотолдог хүн нь бий биш. Батлахад хэцүү болохоос биш төрийн алба тий доодоосоо дээш ерөнхийдөө үнэлгээтэй болсон гэж ярьж байна. Энэ бол маш харамсалтай. Энэ бүх байдал чинь эргээд миний түрүүний хэлсэнчлэн системийг гажиг бусад одоо системийг бүрдүүлж байгаа нэгж болгон буюу хүн болгонд одоо сүргээр тусаад байгаа нь маш их харамсалтай л гэдгийг одоо дахин цохож хэлмээр байна да. Үе үеийн намын дарганаар намаа яа санхүүжүүлдэг байсан бэ гэдгийг эхлээд судлах ёстой л. Намд өөрийн гэсэн зардал гараад байгаа. Тэгэхээр тэр зардлыг өнөөдөр хүртэл энэ 26 жилийн дотор шийдээгүй. Тэгэхээр шийдээгүй гэдэг утгаараа үндсэндээ бол яг гурван янзын аргаар санхүүжилт болоод байгаа ч ба. Нэгт нь бол төрөөс нөгөө суудлын мөнгө гэж нэрлэдэг тийм ээ. Нэг намд нөгсөн саналаар хуулийн дагуу олж авдаг мөнгө. За хоёрдугаарт нь одоо улс төрчид тодорхой компани бизнесийг лоббидах, ивент итгэх гэдэг барьцаагаар үнгүй мөнгө гэж байхгүй шүү дээ. Тэгээ барьцаагаар за одоо юу гэдгийг хандив нэртэй авдаг мөнгө. Тэгээ гуравт нь бол далд буюу одоо шууд бус утгаараа хэлэхэд бол ахуулын мөнгө байна гэж би харж байгаа. Яагаад өнөөдрийн хүртэл намууд дансаа шилэн болгож чадахгүй байгаа. Яагаад вэ гэхээр энд чинь нөгөө яриад идэг
үнийн дүн нь нийт гишүүдийнхээ дунд ярихад бол асар их эвгүй юм үүсэх магадaltaй. За нэг 30 үнээр жишээлээд үзье л да. 30 үнийг сая төгрөгөөр ихэд 300 сая болно. За тэгээ 300 саяыг жилээр үржүүлэхэд хэд болох вэ? 3 тэрбум болох уу? Тийм ээ. Юу нэг жилийн 300 сая, 4 жилийн 1 тэрбум 200 сая болж байгаа байхгүй? Багцаалаад. Өөрөө энгийн багцаагаар яах. Тэгээ тэр их мөнгө яах. Дээрээс нь энэ офис одоо өөрсдийнх нь төв намын одоо тэр зардал байна. Гэрэл, захилгаан, дулаан, ус одоо дээрээс нь за юу гэдгийг цэвэрлэгч, үйлчлэгч, нярав. Тэгээ төв аппаратад ажилладаг хүмүүс. Тэгэхээр энэ нам маань өөрөө юм нүсэр байгаад байгаа. Тийм учраас улс төрийн намын санхүүжилт, улс төрийн намын өмчлөл, улс төрийн намын гишүүнчлийн асуудлыг шийдээгүй цагт ингээл явна. Бүлэглэлийн асуудлууд байгаа. Нөгөө талаас одоо нөгөө намчрахсан асуудал ч тийм байгаа шүү дээ. Нөгөө намд ажиллуулсан юм чинь албан тушаал төрнө гэдэг. Өнөөдөр угаасаа тийм буруу тогтолцоог бий болгоцсон байгаа. Чи нам зүтг тэгээд дараа нь албан тушаал төрөөрэй гэж. Эхнээсээ зөв яваад за яамдын төрийн нарийн бичгээс доош одоо алба хууль эрх зүйн хувьд хязгаарч хөндөж болдгоомаа гэдэг ийм зүйлийг тархинд нь суулгаад өгчих юм бол хүн тийхгүй шүү дээ. Ер нь ингээл намын гишүүчид ард түмээ бүгдийг хавтгааруулж хамруулчаад тэгээд ажил олгодог тогтолцоог бий болгочих гээд шүү дээ. Өөрөөр хэлбэл намын гишүүнчлэлээр дамжуулж өнөөдөр төрийн эрх мэдэл төрдөг энэ байдал чинь өөрөө эргээд төрөө сулруулах нэг гол хөшөөрөг болчихжээ. Төрийн албан хаагчийг халж байгаа улс төр чинь тэр томилгоог төрийн албаны зөвд хүчингүй болгодог эрхтэй болсон цагт чи битэрийн өнөөдөр яриад байгаа энэ зүйл цэг тавь. Цэг тавих цаг нь хизээ юм бол тийм хүсэл сонирхол албан тушаалтнуудын толгойд хизээ буухал ам дамжин ярьсаар амьдралын чанар буурсаар нэг л мэдхэд тоогдох толгойгүй тоочих баримтгүй сул ганхаж суудал эзэлсэн дулхан инээж том ярьсан хүмүүсээр дүүрвэл бид бусдын лөгөөш болохоос биш өөр үр дүн байгаа гэж юу? Би одоо өөрөө өдний хүртэл ямар философитой гэхээр дээрээ намгүй дэрэгдээ матасгүй хүнийг эрх чөлөөтэй хүн гэдэг юм гэж. Ийм эрх чөлөөтэй хүн бол үгээ хааж хэлж чаддаг. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж чаддаг. Өөрийгөө таньж чаддаг юм л да. Тэгэхээр өөрийгөө таньж чадаагүй, биегээ олж чадаагүй баахан залуучууд намдагаал ороод ирэхээр л болохоо байдаг. Дараа нь тэр өөрийгөө олж чаддаггүй юм л да. Заавал нэг хүний далбаанд ор, заавал нэг хүний далавчанд ор, заавал нэг хүний түлхээс яриагаар хатгаасаар ажил амжуул. Тэгээ энэ ажил бишээ, энэ ажил нь бол сүүлдээ явж төрийг хорлон босгох ажил бол дуусч байгаа. Тэгээ энд бол хэд хэдэн мэрэгжил бол бүр намаас нин дэрүүд ангид байх хэрэгтэй гэж. Нэгдүгээр хүүхдийн байгууллагад ажилладаг хүн нам бос байх хэрэгтэй, намаас ангид байх хэрэгтэй. Хоёрдугаар одоо би одоо сэтгүүлчдийг бол тэгэхээр сэтгүүлчийн үзэл бодол үнэтэй гэж яриад байдаг юм байлээ. Сэтгүүлчдийг бол би нам бос байх хэрэгтэй гэж ойлгодог. Сэтгүүлч хүн намжрах юм бол ямар үгснийхаа энэ олон нийтийг соёнг гэрүүлэх юм бэ? Ямар үгснийхаа өөрийн үзэл бодлыг үний чударга ажиллаж гаргах юм бэ? Нэг хүний гар хөл болоод, нэг хүний ард тоглоол, нэг хүнийг магтаал, бас яг нөгөө цүнх хөрж үзэлтэй адилхан нэг цүнх баригч бол хувирна штэ. Нэг хүний одоо юу гэдгийг дууч нь болоод тийм ээ? Үзэл суртлын номлогч нь болж хашгираад. Ингээл тэрний үчнийхээ мөнгийг аваад эхлэв ш. Тийм учраас сэтгүүлчд бол нэн төрөнд намаас ангид байна. Намчрахах үзэл, нутгарах хандлага, наймаалцах сэдлийн аль нь ч төр ёсыг төхнүүлэхэд түлхэц болох учир. Өнөөдөр хүүхэд залуучуудад ямар үзэл хандлага төлөвшөж байна вэ гэхээр зэрэг дарагд юм уу намд үйлчиж аль нэг намын гишүүн болоо хурдан. Тэгээд нэг даргын цүнхийг барьжгүй хөлсний сайхан арч ингэж сайн үйлчилвэл чамд албан тушаал ирдэг юм байна гэсэн ийм загварчлалыг бий болгож. Бүр 25 нас хүртэл намд элсэхгүй байх хүртэл хуучлалыг тогтоож өгмөр байна. Яагаад гэвэл үзэл бодол бүрэн төлөвшөөгүй. Ийм хүүхэд залуучууд юуг нэг намдагаад орчихсон ийм байдал орчод байна. Тэгэхээр мэддэггүй хүнтэй бүү харьц гэж Монголын дорн дахны том сургаал байдаг л да. Тэгэхээр мэддэггүй хүн чинь юу гэхээр мэддэг мэрэгжилтэнгүүд юм хэлээд авахд үгийг авдаггүй. Ахмадууд юм зөвлөөд байхад тэрийг авахгүйн ухаанаар ойлгож чаддаггүй. Гадаад дотоодын болж байгаа үндэсний болоод олон улсын хооронд болж байгаа үйл явдлыг
үндэсний онцлогтой нийт зүйлээр буулгаж чаддаггүй. Ийм чадваргүй хүмүүс байдаг юм л да. Монгол улс бол дүр эсгсэн ардчил гэдэг үг орчны хамгийн бодит жишээ. Тэр хамгийн Ийм шудраг тогтолцоон дээр шудраг амьдруулахын төлөө явъя гэж байна. Хамгийн гол нь намчирсан, улс төрчсөн энэ одоо нөхцөл байдалтай л холбоотой. уусаа тийм буруу тогтолцоог бий болгосон байна. Хэн мөнгөө төлн тэр хөгжмөө сонсно гэдэг шүү дээ. Дээрээ намгүй, иргэдээ матаасгүй хүний эрх чөлөөтэй хүн гэдэг юм аа гэж. 20-од орноор энэ хүүг залуучдын амьдралыг үзээд хараад ингээ доншуулчлаа явж байхад чинь нэг юм буугаад идэх шүү дээ. Тэгээ үзэхэд чинь нам гэж ярьдгүй юм байлээ шүү дээ. Намыг гэж шүнгэж байдгүй юм байлээ шүү дээ. Намд л харин мэрэгсэн улс төрчид нь ажилдаг. Намын талаар улс төрөд мэрэгсэн хүмүүс нь намын бодлогыг тодорхойлж идэг. Тэгээ харин тэр бодлогоо олон нийтэд танилцуулж идэг. Тэгээ олон нийт тэр бодлогыг нь харин дэмжих дэмжихийгээ шийдэж идэг. Энэ л ардчилын биш үү гэж одоо би бол тэгж л ойлгосон шүү дээ. Тогтолцоо нь болохгүй байна л гэдэг. Тэгэхээр тогтолцоо нь болохгүй байгаа юм бол энийг засах ёстой. Засахын тулд улс төрийн намын тухай хуулийг, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг, улс төрийн намын өмч, тэр дундаа гишүүнчлэлийг шийдэх ёстой. Уг асуудал сэдвийг хөндөг нэвтрүүлэг болгон үзэгч та бүхэндээ хүргэж байгаа нь энэ цаг үед л таарч байгаа болохоос биш уг агуулгын хувьд бол 10 гаруй жилийн өмнөөс олонний дунд яригдж ирсэн энэ асуудлыг бид тодотхон үзэгч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Тэгэхээр нэвтрүүлгийг хараахан бид дуусгах болоогүй байна. Яагад гэвэл албан тушаалын хинээрхэл Монголын нийгэмд, Монголын улс төрд үнэхээр байгаа юу үгүй юу гэдэг асуудалд олон нийт ямар хандлагатай байгааг энэ нэвтрүүлгээрээ тодотхон хүргэж байна. Төрийн тогтолцоо буруу учраас л ингэж байгаа. Энэ нийгмийн хүнтэй парламентыг анх үндсэн хуулиндаа хийж өгснөөс л бүх асуудал үүсэлт. Зөв үнэ тавьж гинөө, буруу үнэ тавьж гинөө. Тэр хүн маань тэр албан тушаал ямар замаар очиж гин тийм ээ. Тэр л одоо чухал. Хаана альч нам ялгаагүй нь бүгд холбоос илбэтэй болсон. Тэр бол одоо мэдрэгдэж байгаа. Энэ намын ялгаа гэдэг л их юм болгоод байгаа нэ гэж бодоод байна шүү дээ. Ер нь намчирхаал газар ч төв орондоо ч нам гэдэг баг. Одоо намын системээр л яваад албан тушаал томилоод байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэр цаад нам нь одоо цаад хүний хэр зөв сонгодог юм бол цаад намдаа нөгөө хүмүүс маань ихэр амбицлж одоо албан тушаал горилж одоо нөгөө мөнгө төгрөг өгдөг гэл одоо энийг мэдээ сошиал ярих юм байна шүү дээ. Тэр нь одоо хэр үүдий. Сонгуул нөгөө тухайн байдгаар юу тодорхой хэмжээгээр мөнгө төгрөг зарцуулж тийм хөл юмрол орно шүү дээ. Цөмөрөө ийшээ орох гэж зүтгэж байх. Өцөлгөл болох шүү дээ. Хөдөлж гисэн ер нь сонирхсан тэмдэглэл байгаа. Нөө тэр шүү дээ яах юм. Тэр нэгэн мөнгөө гаргаад л хурлын гишүүн болсон ч улам л илүү тэр сайдын шин төргөл явна шүү дээ. Тэр хүмүүсөө тэгэл мөнгө төгрөгөө яаж олсон ойлгомжтой шүү дээ. Ямар нэг цалингаар болоогүй л байгаа шүү дээ. Энэ ханштай гэж ярьж байгаа шүү дээ. Одоо сайд бол одоо хэдэн зуун мянга саяч байдаг юм одоо хэд тэгж ярьж байгаа. Элчингүүд жишээ нь сайд томилогдлоо. Одоо тэр шиг бас ханштай ингээл ард нь ярьж байгаа шүү дээ. Гүйцэтгэх шүүгчлүүд тэнцвэртэй тийм байх нөхцөл үүсдэг бол манай улс хөгжих хүндсэн болцоод тийм болоогүй цаг зүйн зээч засрахгүй ийм ганц танхимтай парламенттай ойлгоороход бүгдээрээ ийшээ зүтгээд идэг ийм хэлбэрээс болоод тэрнээс альч нам гараад бол ялгаагүй л болж шүү дээ. Төр түмэн нүдтэй гэдэгч түмэн олон түүнээс олон хурц хараатай гэдгийг цагийн цагт үеийн үед мартаж үл болно гэдгийг нэвтрүүлгийнхээ төгсгөлд хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн их сурвалжгүй их сурвалж нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ бид олонний үг ортой гэдгийг иш үндэс болгон үзэгч та бүхэндээ хүргэлээ. Үзэгч таны оюун тунгалаг орших болтугай.